Хараарад тулгуундаг халамжаарад тулгууд яаж шал тэнийг дуу байна. Хамда аймгаас эмч шинжээч нар ирж байгаа гэсэн тий. Тэ. Амиа хорлолт болгож харагдуулах гэсэн байж болох юм. Шинжээч нарын дүгнэлтийг л хүлээе дээ. Хөрхи хөхөж яас. Өгнөх дуушуутай залуу байсан. Гэрлэх төглөө л гэсэн. Цаад өхөн хотвараадчихгүй. Арчааг. 90 сар бол ожиж өөрийгөө өвтгч. Гот охин таяглаа гэд ингэнэ гэж байх уу? Хоо? Энэ агуугаар байхад авгаагаар яах юм бэ? Наад чинь тийм амар асуудал биш ээ. Олон хүчин зүйлс нөлөөлнө шүү дээ. Сэтгэл готрол гэж хэцүү өвчин байна. Хүсэн өнөө. Энэ амьдралын хатуу хөтөг давж туулж чадахгүй сэтгэлийн тгээгүүгээр гүлгнүүд байгаа байхгүй юу? Гэхдээ тэгээ одоо яах юм? Энийг охин таяглаа сэтгэлээр унлаа гэж ингэдэг юм бол энд чинь хүн үлдэх шүү дээ. Өө Ахмада. Манай сүмэнд хөхөж амьдралын зорилго болсон залуучууд зөндөө. Сүүлийн 3 сард арсан 2 дахь юм оролт ирэх боллоо. Тэгэхээр яг сард 1.5 хүн амиа оролт газар байгаа сте. Аюултай.